Hi guys. Тэгээд хэдүүлээ өнөөдөр аимшиг тог судалцах болно. За тэгээд хэдүүлээ энэ эхнийхэн тэгээ цахилгаан шатны аимшиг тог 1985 оны шинжил би 19 настай байлаа. Би хэдэн найзуудтайгаа шөнө дунд болохоос хагас цагийн өмнө нэгэн зочид буудлын дээвэр дээрх баарнд сууж байлаа. Гинэт камера машиндаа марцчихснаа санам машин руугаа гүйлээ. цахилгаан шат 1985 оны шинжил би 19 настай байлаа. Би хэдэн найзуудтайгаа шөнө дунд болохоос хагас цагийн өмнө нэгэн зочид буудлын дээвэр дээрх баарнд сууж байлаа. Гинэт камера машиндаа марцчихснаа санам машин руугаа гүйлээ. Буцаад очиход найзууд маань хүлээж л байна гэж бодсон нь тэр. Би камера атгасаар ганцаараа цахилгаан шатанд суув. Ви хоёр гэж байдаг. Лифт талдаа явж байхдаа гинэт чичирч зогсов. Өрхөнд орсон мэдл мэдрэгдэж байв. Би давчуу зайнаас айдаг асуудалтай юм л да. Тиймээс энэ нь миний хувьд тийм ч тохиромжтой нөхцөл биш байлаа. Хэдэн минутын дараа гадаа болж байсан бүх зүйл чимээгүй болов. Дараа нь лифтний гэрэл унтарч ханаас ч юм хүүхдүүдийн инээх чимээ сонсогдов. Гэхдээ энэ хүүхдүүд байх газар биш байв. Зүрх минь улам хурдан хүчтэй цохилж эхлэв. Тэгээд гинэт ухаан алдчихв. Сэрэнгүүдээ хөдөлж ярьж чадахгүй байгаагаа анзаарав. Дахиад сүнсэнд даруулчихаагүй байгаа гэж бодов. Дараа нь гэрэл асч унтарч эхлэв. Тэгтэл гинэт миний зүүн талд лифтний буланд бухтын суусан хар дүрс над руу инээд суугааг харлаа. Би хашгирах гэсэн боловч ямар ч чимээ гарсангүй. Хөдөлгөөг оролдовч чадсангүй. Чанга яригчаар нэг залуу цахилгааны утас нь гимтсэн. Удахгүй намайг гарган гэдгийг хэлв. Цахилгаан шатны камераар намайг харж буй хамгаалагчид би зүгээр л хэвтэж байгаа юм шиг харагдаж байв. Тэд намайг шинэ жилээр согтуу байна гэж бодсон байх. Ямар ч байсан тэр дүрс намайг орлох эсвэл хөдлөх гэж оролдох бүрт намайг шоолон инээж уруугаараа зааж байв. Энэ бүх хугацаанд гэрэл анивцсаар байв. Дараа нь гинэт маш олон хүний шинэ оныг ухтахаар тоолж байгаа дуу сонсогдож эхлэв. Харанхуй дүрс над руу ширцээр байх бөгөөд 10 хуруугаа дээш өргөд занал хийлэлтэй нэмсэглэл тодруулсан байв. Тэр 9 хуруугаа дээш өргөн над руу харсаар байх бөгөөд улам ойрцоор байв. Тэр 8 хуруугаа дээш өргөн над руу харсан хിവэр байх бөгөөд ойрцоор байв. 7 Адилхан 6 Адилхан 5 Адилхан 4 Түүний шүлс гоожиж илүү ойрцсон байлаа. 3 ойрцоор байв. 2 ойрцоор байв. Дараа нь гэрэл анивчгаа болж харанхуй болов. Тэгтэл гинэт гадаа дахиад л чимээгүй болов. Баруун чихэнд амьсгал мэдрэгдэх ба дараа нь хаанаас ч юм гэхэн сонсогдов. Би амьсгалж чадахгүй байлаа. Гэрэл дахин анивчиж эхлэв. Тэгтэл цээжин дээр минь нэг дүрс гарч ирчихэд гинэт алга болчихов. Сүнсэнд даруусны дараа шиг ярьж хөдөлж чадаж эхлэв. Би цахилгаан шатнаас гараад харахад саяхан шинэ он ухтахаар тоолж байсан хүмүүс байхгүй болж зодон гарсныг мэдэв. Дөрвөн сэтгцтэй залуус шинэ оноо ухтаж байсан хүмүүсийг том хутгаар сийжиж эхлэн хэдэн хүнийг алчсан байв. Энэ явдлаас хойш би дахин сүнсэнд даруулаагүй юм. Ерөнхий спонсор Zscaler Coin. Цахим сурталчилгааны шинэ соёл. Мөнгө хурааж шинэ камер худалдаж авахын тулд би саяхнаас ажлын хажуугаар хүүхэд тасрах болсон юм. Ээжийн маань найзуудын нэг нь надаар амралтын өдрүүдэд хүүхдээ харуулахаар болов. Тэр хуримд оролцохоор хотоос явах болсон тул би тэдний хүүг 5 дахаас бүтэн сайн хүртэл харахаар боллоо. Би тэднийд очиход хотын захын энгийн л нэг байшин байв. Амралтын өдрүүдэд хүүгээ харуулахын төлөө их мөнгө төлсөн нь намайг гайхшруулж байв. Ээжийн найз хаалгаа нээж намайг дотогш орохыг урилаа.
Тэр найрсаг сэтгэл татам эмэгтэй шиг санагдсан. Нүдэрээ инээмсэглэх нь түүнийг маш найрсаг харагдуулна. Би та хэсэг ярилцсны дараа тэр намайг дээд давхар тавиачин миний харах хүүтэй уулзуулсан юм. Би ирээдүйтэй анх удаа уулзахад тэр байдаг л энгийн хүүхэд шиг санагдсан. Ээж нь түүнд ямар нэгэн хашил мэтийн зүйл байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд түүнийг өдөрт 3 удаа хоол идүүлж аюулгүй байлгах нь надад асуудал биш байлаа. Ээж нь явсны дараа ирээдүй надаас нуугдаж тоглохыг хүссэн юм. Эдний байшин нь учиргүй хүн төөрхөөр том биш болохоор би зөвшөөрлөө. Удалгүй ирээдүй 20 хүртэл тоолж эхлэв. Би шатар бууж зочны унтлагын өрөөлөв орлоо. Би тэнд хонох ёстой юм л да. Хаалга нь онгорхой байсан тул би зүгээр л хаалганы ард нь нуугдав. Энэ нь хамгийн сайн нуугдаж болох газар биш байсан ч ирээдүй дөнгөж 5 настай байсан тул түүнийг олохоргүй газар нуугдахыг хүссэнгүй. Түүнийг тоолж дуусмагц нэг давхар руу бууж ирэх түүний зөөлөн алхаа надад сонсогдов. Тэр зочны өрөөрөө ойртож эхлэхэд би амьсгалаа дарахын тулд гараараа амаа дарлаа. Тэр өрөөнд орж ирсэн боловч намайг сэтгэлээсээ хайсангүй. Оронд нь тэр хувцсны шүүгээ рүү явлаа. Энэ үед тэр надаас холдон явсан тул би түүний юу хайж байгааг харахын тулд толгоогоо цохилгон харав. Ирээдүй хувцсны шүүгээг онгойлгоод хэсэг ширтлээ. Тэгээд тэр юм ярьж эхлэв. Намайг гараад иргэж дуудаагүй нь тодорхой байлаа. Гарцаагүй тэр тэнд байгаа хэн нэгэнтэй юм ярьж байх шиг байсан. Тэнд гадны хүн байж магадгүй гэсэн бодол толгойд минь эргэлдэж байсан ч түүнийг ярих болгонд нь хинч хариу хэлхийг би сонссонгүй. Бодсноо баталгаажуулахын тулд би нуугдаж байсан газраасаа үсрэн гарч ирээд түүнийг гайхшрууллаа. Ирээдүй инээж би түүнийг болгоомжтой шүүгэнээс гаргаад хаалгыг хаав. Би түүнд жаахан завсралга авъя гэж хэлээд түүнд телевизэр дээр хүүхэлдээ тавьж өгөөд ээж рүү нь залгалаа. Түүнд болсон явдлыг хэлсэн ч ээж нь огтхонч тоосонгүй. Энэнд санаа зовох хэрэггүй. Ирээдүйгийн төсөөллийн найз цэцгээ гэж байдаг юм. Тэр гэртээ коронагийн хорионд байхдаа бусад хүүхдүүдтэй бараг харьцаагүй болохоор энэ нь хэвийн үзэгдэл. Бид хоёулаа инээлдээд би утсаа салгалаа. Зочны өрөөрөө эргэн харахад ирээдүй тэнд байсангүй. Би инээмсэглэн тэр одоо ч нуугдаж тоглож байгаа гэж бодсон бололтой гэж бодоод түүнийг дуудан эргэн тойрон явлаа. Би зочны өрөө онгорхой байгааг анзаарсан тул чимээгүйхэн хаалгыг онгойлгоод бүү гэж хашгиран түүнийг айлгах гэж оролдов. Гэтэл хариу өгсөнгүй. Би түүнийг хаана байгааг нь шалгахаар цааш алхаж орох гэтэл ардаас нэгэн хоолой гарахад би маш их зочлоо. Би энд байна гэж хэлээд ирээдүй инэв. Би дээд давхарт байсан. Та сонсоогүй мүү? Би таныг утсаар ярьж байхад шууд дэшээ гүйсэн. Эхэндээ би түүнтэй инээлдэж байлаа. Гэвч дараа нь би нэг зүйлийг ухаарсан тул царай цонхилоо. Хэрвээ тэр дээд давхарт байсан юм бол хэн зочны өрөөний хаалгыг нээсэн юм бол би өрөөнөөс гарахдаа онгорхой орхисон байх гээд тоолгүй орхилоо. Дараа нь бид түүний тоглоомоор тоглож байгаад орой болж түүнийг оронд нь оруулав. Зочны өрөөнд кино тавиад унтахынхаа өмнө хэсэг суулаа. Гэтэл надад ямар нэгэн зүйл сонсогдов. Удирдлага авч телевизэрнийхээ дууг багасгалаа. Нэг тийм хүүхэд инээж байгаа юм шиг чимээ сонсогдож байв. Би шатаар гарч ирээдүйгийн өрөөний хаалганд жихээ наалаа. Тэр хэн нэгэнтэй дахиад ярилцаж байх шиг сонсогдов. Ээжийнх нь хийснийг санаад би түүнийг цэцгээтэй ярьж байгаа байх гэж бодсон. Би хаалгыг зөөлхөн догшиж орж болох хэсгээ асуулаа. Ирээдүй хаалга нээхэд мэдээж тэнд хинч байсангүй. Би түүнийг буцаад орондоо ор гэж хэлсэн ч тэр цамцны хормоноос зуурч дахиад ганцхан удаа тоглоё гэж гуйв. Дахиад ганцхан тоглоход яавал гэж би дотроо бодлоо. Тэгээд би зөвшөөрч тэр дахиад л тоолж эхэлсэн юм. Би буцаад шатар бууж байгаа юм шиг дуу гаргаад чимээгүйхэн үлмий дээрээ явж түүний шүүгээр нь сэмхэн оров.
Намайг хаалгыг нь хаахад шүүгэнд маш харанхуй байсан тул жаахан жирхмээр байлаа. Хаалганы завсраар бүдэгхэн гэрэл тусч байсан ч би арай ядан харж байв. Ирээдүй 20 хүртэл тоолж дуусаад босноо би очлоо шүү гэж хэлэх нь сонсогдов. Тэр үед би мөрөн дээр минь хурц хумстай хүйтэн гар хүрхийг мэдэрсэн. Би хөдөлж чадахгүй хөшчихсөн. Гэтэл тэр гар миний үсийг аргачлуулад шивнэлээ. Би тоглож болох уу? Тэгэхэд би цэцгийг төсөөлийн найз биш юм байна гэдгийг мэдсэн юм. Энэ үрээнд ингээд дуусгая. Лайк дараарай. Лайк дарж дэмжээрэй. За баярлалаа. Баяртай бай бай.